За өнөөдрийн байдлаар ажилласан жил сар өдрийг хоёр янзаар гаргаж суръя. За ингээд жил сар өдөр нь тус тусдаа нэг нүдэнд байж болно. Үгүй бол бичгээр тийм ээ 2 жил тэг сар тэг өдөрч гэх юм уу тийм. Ингээд гаргах боломжтой. Хоёр янзын аргаар гаргаж сурах нэ. За үгүй бол энд огноог оруулаагүй байж тэгэхээр огноо оруулна уу гэдэг үг гараад ирчих бас болж байна. За огноог оруулаад өгчхөөр энэ маань ингээд жил сар өдөр нь гараад ирнэ. За нэгдүгээр арга. За тэнцүү. Тэрв. Энэ D2 нүд маань T-с их буюу одоо ямар нэгэн бичиг он сар бичиж өгсөн бол Dictative гэдэг функцийг ашиглана. Хаалт нэгээд нөгөө нүдээ дахиж бичиж өгнө. Таслал давхар хаалт хийгээд хаалт нэгээд хаалт хаагаад таслал тавиад дээгүүр тусвал y жил гэсэн үг тийм ээ. Дээгүүр тусвал хаалтаа хаагаад таслал тэг. За ингээ гаргаад ирчих. Инхээр бид нар жилийг оруулаад ирчлээ гэсэн үг байна. За жилийг гаргаж ирэх томьёогоо бичсэн юм чи одоо сар өдөр нь хэдүүлээ жижигхэн өөрчлөлт хийгээд болж байгаа юм. За энэ томьёон дээрээ томьёогоо татахдаа энэ D баг нь хөдөлгөөнгүй байх ёстой гэдэг үүднээс хэдүүлээ shift 4 дээр дарах юм бол энэ доллар гараад ирнэ. Тэг бэхэлж өгч байгаа гэсэн. За энэ дээр муу адил shift доллар тавиад бэхлээд өгчихье. За ингээд хоош нь татлаа. Томьёон дээрээ энэ y гэдэг дээр нь y mx тавиад өгнө. Энэ маань болохоор жилийг оруулахгүйгээр зөвхөн сарыг тавих гэсэн үг. Жилийг хасаад сарыг оруулаад өгч. За дараа нь өдөр дээрээ болохоор m дэх чинь өдрийг ялгаж өгөрөө гэсэн үг. Ингээд 2 жил одоо 23 оны 4 сарын 30-нд орсон хүн бол өнөөдрийн байдлаар өнөөдөр 24 оны 25 оны 5 сарын 1 учраас энд 2 жил бүтэн ажилласан байна. 2 жил тэг өдөр, тэг сар, тэг өдөр ажилласан. За 17 оны 4 сарын 9-нд ажилд орсон хүн бол өнөөдрийн байдлаар 25 оны 5 сарын 1-нд 8 жил, тэг сар, 11 өдөр ажиллаж байгаа гэсэн үг байна. За 24 оны 10 сарын 22-нд ажилд орсон хүн бол 25 оны 5 сарын 1-ний байдлаар тэг өдөр, 6 сар, 8 өдөр ажиллаж байгаа. Ийм тооцоо гарч байна. За энэ бол нэгдүгээр арга байх нэ. За хоёрдугаар аргыг бичихтэй. Үгээр гаргах ёстойгоо хэдүүлээ. За хэрв D2 нь за энэ нөгөө огноо оруулсан нүдийг оруулж өгнө. D2 нүд маань тэгээс их бол таслал dictative хаалт нэгээд D2 нүд таслал тавиад үгүй хаалтаа хаагаад таслал дээгүүр тусал y дээгүүр тусал хаалт and дээгүүр тусал жил гэж бичнэ гэсэн үг байна тийм. Дээгүүр тусал and dictative хаалт хаагаад D2 нүд нь өмнөхдөг ээжлэх хаалт хаагаад таслал тавиад дээгүүр тусал y дээгүүр тусал хаалт хаагаад and дээгүүр тусал сар гэдэг үгийг оруулж өгнө.
and dative хаалт нэгээд D2-нууд маань нүдээ бичээд таслал хаалт нэгээд таслал дээгүүр зураас MD дээгүүр зураас and дээгүүр хоёр төслөө аваад өдөр дээгүүр зураас таслал дээгүүр тусал огног оруулна. Дээгүүр тусал алдаагаа хянаад үзье. Нэс нь алдаа хянаад явахаар энд нэг хаалт илүү бичсэн байна. Тэгээд MD гэдэг энд хаалт татвар байна. Эндийг яраад хаалт хийж өгөөд энд хоёр хаалт хэлв. Анкер ингээд 2 жил тэг сар тэг өдрийг гараад байна. Нэг томьёогоо доош нь татах юм бол энэ хоёр маань бичлэгэн харагдаж байна тийм үү. Энд огноог ингээд арилгаад өгч. Тэгэхээр огноо оруулна уу гэдэг чинь. Тэгэхээр огноо оруулсан гэдэг үгт бол огноогоо оруулаад өгчихнө. Огноо оруулаад өгөхөр тухайн хэдэн жил хэдэн сар хэдэн өдөр ажилласан нь гараад ирэх нэ.